хүнд нэг өдрийн бас аз гэж байдаг. Тэр нь намайг харсан баг гэж боддог шүү дээ. Би нэг амартай арслан хаяг гэх болохоор азар л нэг таасан. Говьолтой аймгийн харьяат сумын зам баасан тогтдох Говьолтой Чандууны Баяргана баасан тогтдох гэж улсын арслан Батмагнагаар нэг давлаа. Ер нь бол юу улсын цолтон давхад зүгээр асаас бишрээл байж идэг юм да. Улсын цолтонгууд чиг нэг өдөр сайхан бүх болох хүн төв зохиол байдаг гэж би боддог. Их орончдын 105 жилээр анхныхаа улсын цолтон тэр жилийн төрөв хийх нэг маш хөрөх бэлгшээж сэтгэл маш өндөр байгаа. За сайн байцгаана уу. Наг Говьолтой аймгийн Чандууны сумын харьяат Баяргана баасан тогтдох сумын зам цолтой. Энэ жилийн төрөө бүх 2022 оны төрөө бүхтэд харсан. Тэгээд маш сэтгэл маш өндөр байсан. Улсын арслан Батмагнагаар нэг давлаа. Бид нэр ирэмд шансаа доогор байдаг ер нь 108 багтах юм тохиолдол ер нь баг. Тэгээд ад завшааны хятад за төрийн наадмын төрөөс сэнжиндээс хатад үзгэнээр гэж би бодож үзсэн дээ. Их баяртай өрөө байсан. Ад завшаан гэж ойлгож үзсэн. Арслан намайг харцагдаад барьсан. Би яг албаных нараас 3 руу хийгээд барьсан байсан. Арслан мушгууд нь бидэнд жоохон суларч үлдээд яг тэнд нэг жоохон хишгэл мордол хашаа зүтгэсэн жил арслан яг доор орж байгаа яг мэдрэгдсэн. Баг өөртөө итгээгүй юу лээ гэрэж ингээд давчна гэж бас бодоагүй л хэлсэн. Тэгээд давсыг баяртай байсан тэр тухайд тэрийг бас тэр өдрийн азал байсан гэж бас бодож байгаа. Би нэг амартай арслан хаяг гэх юм азар нэг таасан. Ер нь ой дотны хүмүүсийг амар баярлсан бас талархсан. Нэг баяр хүрсэн мэдлэгийг үргэсэн дээ. Ингээд таньж мэдэх хүмүүс бүгд л баяр хүргье. Сайн байна гэдэг тийм ургамыг гоё харилсан. За би сүүлийн 3 жил тасралтгүй үндэснийг хөгжүүлж байгаа. Тэгээд ер нь үндэсний өв соёлоос Монгол бүгчүүд ер нь Монгол соёл гэдэг ухаанаар бас айгүй хөндлөн дээд биширдэг байсан болохоор ер нь үндэсний хөрөнгөний ер нь айгүй төлхөө ер нь хичээл хавьтай болж ирсэн. За би 2023 оноос 2026 он хүртэл яг Монгол үндэсний албанд хамгаалтаар ажиллаж байгаа. Олон сайхан том хүчүүд ойроос харсан. Говьолтой аймгийн харьяат сумын зам баасан тогтдох Говьолтой Чандууны Баяргана баасан тогтдох гэж Монгол хөргөнд ажилдаг залуу байгаа. Ер нь тийм амар том бүхчүүдийн зургатаар байгаагт харж өссөн энэ хүмүүст нэг ойрхон цариг нь харьяалж бас боддог л байсан. Тэгээд яалт юмаа нэг одоо хамгаалал албаны дарга за чи манайд ажиллах хөнгүүд нь үе тийм баха баярлахад тэгвэл дүүн орой л доо улсын толтой хүмүүс оройс би харж урдны үстэй гэсэн чинь бүгд нь тийм мэдлэг болсон бас хаа манай Монгол өв соёл гэдэг чинь бүх залуус тэгээд ер нь Монгол үндэснийхээ бүх ер нь өөртөө яахан дурлаад бэлтгэл хийх сургалт хийвэл бас ямар ч хүн тодорхой хэмжээний өөрийн гэсэн цолоо авчуул бас болно гэж боддог доо би. За аваргуудаас бүрний аврагыг айгүй гэж жодогтай авраг гэж харж байдаг. Бас баг байхад бүрний аврагыг ер нь харж ирсэн. Би бүрний авраг шиг бас нэг өндөр хүн болох болов гэсэн өөртөөс тийм бодол баг байхад төрдөг байсан шүү бид өгөндөө. Одоо ч тэгээд тийм амар томч зорилго байхгүй тэгээд юуц нь бодсон бодолтой байгаа. Тэрэндээ хүрхэн төлөөрөө өнөөдрийг хүртэл ингээд бэлтгэдээ ирээд хүрсэн байна. Залуусын тэгээд бүгд эрүүл чирэг бийтэй бас үндэсний хөгжин тийм амар одоо юу зөв хөдөлгөөнтэй зөв юулаас эрүүл мэндэд тустай болохоор бүх руугаа жоохон тэгж амар цол мол авахгүй гэсэн бүгд сайхан эрүүл чирэг байж хаяа гэж уриалж байна да.